За эцэст нэг юм найруулагч Ken Parsons-ийн Backrooms-ыг онцлохдоо яг хэр амар вэ гэрээ биш ойлгомжгүй кинонуудаараа онцлогч байна. Яг тэгэхээр угаасаа үзчихэд бас яг зарим зүйлсийг нь ойлгоогүй ч хүмүүс байгаа бах киноноос гаднах Ken Parsons-ийн одоо нөгөө YouTube цувралыг нь үзэж байгаагүй ертөнцийн тухай юу ч мэдэхгүй хүмүүс ч байгаа бах. Тэгээд Backrooms гэдэг ерөнхий концептын тухай ерөөсөө огт сонсож байгаагүй сайн мэдэхгүй хүмүүс байх юм бол анх яг 4chan дээр нэг юм одоо шар ханы хуулгатай одоо гэдэг үлээ те зүгээр нэг юм энгийн хоосон байр шиг хэрнээ цаанаа л нэг тийм эвгүй тухгүй нэрхтэй зураг нэлээд од болсноор тэрүүгээр нь Ken Pixels гэж YouTube дээр анимашнууд хийдэг 16 даа хүүхэд яг цуврал болгож одоо богино хэмжээний анимашнууд гэх юм уу да тийм юмнууд хийгээд тэднэр нь бүр тэр зурагнаас нь ч илүү viral болоод тагсан байхгүй айгүй өндөр үзэлттэй байдаг те no clip art of reality гэж байгаа юм л да одоо видео тоглоом дээр заримдаа те ингээ character маань хан ман нэвтлээд гличлээд солиороод ертөнцөөсөө гараад илэрээ явж штэ. Яг тийм маягаар бодит амьдрал дээр хүмүүс кличилж ертөнцөөсөө гараад тусдаа нэг юм яг юу гэж тайлбарлах нь ойлгомжгүй таньдаг газрууд юм шиг хэрнээ таньдаг гэж хэлэхэд бас жоохон асуудалтай сонин газруудаас бүрдэх асар том орон зайд гацчихж байгаа гэд концептыг маш энгийнээр ерөнхийдөө тайлбарлаж болж байгаа. Тэгээ за тэр Ken Pixels буюу Ken Parsons гэж хүүхэд маань одоо тэ саяхан маш том боломж өөрт нь олдоод дөнгөж 19 наснда энэ Backrooms-ийнхээ санаагаар A24-тэй хамтраад бүрийн хэмжээний яг том төсөвтэй киног найруулснаар A24-ийн түүхэн дэх хамгийн залуухан ерөнхий найруулагч болсон билээ. Тэг YouTube дээрх цувралыг нь үзчихсэн хүмүүс бол энэ одоо тэ YouTube цуврал нь яг өөрөө ямар зөвүүн, ямар гүнзгий ертөнцтэй, гүнзгий лортой, аятайхан piece of media вэ гэдгийг нь мэдж байгаа шүү дээ. Эсвэл яг Ken Parsons-ийн энэ цувралыг нь биш зүгээр нөгөө өөр хүмүүсийн зохиосон Backrooms-уудыг нь мэддэг эсвэл харж ирсэн болвол тэ Ken Parsons-ийн Backrooms ерөөсөө тийм олон level энтертэй тэр болгон дээр өөрөөр мангаснууд энтертэй нэг тийм volume өндөртэй extreme Backrooms ерөөсөө биш байхгүй юу? Backrooms-ыг ер нь яг Slenderman-тэй адилхан гэдээ ойлгочих бас болж байгаа юм те. Интернет дээр амар алдартай болсон дүрслэл дээр янз бүрийн өөр хүмүүс өөр өөрсдийн түүхүүд, лорууд энтер зохиож бичээд тэрүүгээрээ зохиолууд интернет дээр постлоод эсвэл бүр видео тоглоом энтер хийгээл те. Ken Parsons-ийн Backrooms ерөнхийдөө одоо тэр яг цуврал нь болвол те тэднэр дундаас хамгийн даруухан нь гэж бас хэлж болохоор ирнэ бас хамгийн амар нь гэж ерөнхийдөө айгүй олон хүнд тооцогддог хамгийн бас алдартай interpretation л гэсэн үг байхгүй. Өөр хүмүүсийн Backrooms концептууд болвол одоо яг тэ traditional horror талдаа янз бүрийн мангасуудтай олон давхар левелүүдтэй энтергээ янз бүрийн юмнууд байдаг болвол Ken Parsons-ийн Backrooms нь илүү яг үнэхээр ингээд дуусшгүй үргэлжлэх юу гэдг нь мэддэхгүй хаа үрх нь мэддэхгүй асар том чимээгүй газар чи гацчихад чи энд ганцаараа ч байж магадгүй эсвэл тэ одоо ганцаараа биш ч байж магадгүй гэдэг яс яг юу болох нь сайн мэддэхгүй жоохон чимээгүй аимшигын vibe-тай илүү тэр тал руугаа илүү хазаадаг те. Тэгээ за яг өнөөдөр мань онцолж байгаа энэ Ken Parsons-ийн найруулж гаргасан кинонч гэсэндээ ерөнхийдөө яг тэр YouTube зурлалынхаа үндсэн амин сүнсийг хадгалж авч үлдсэн нэлээд удаан өрнөлттэй гэж хэлж болох үз нэлээд эвгүй зэвүүн зураглуудтай маш гоё зураг авалттай тэгээд миний ч нэг өмнө онцолж ирсэн Osgood Perkins найруулагчин Keeper гэдэг кино байсан шүү дээ. Яг тэрний зураг авалт нь амар байдэн шүү дээ. Яг тэрний зургийг авсан cinematographer бас энэ дээр ажилласан юм билээ угаасаа. Тэр мэдгэж илээ. Тэгээ ерөнхийдөө бас яг тэ art house ч гэж хэлж болохоор кино байгаад байгаа байхгүй. Дээрээс нь тэгээд хамгийн гол нь үндсэн YouTube зурлалыг нь үзэж байгаагүй хүмүүст жоохон ойлгомжгүй санагдаж болох уус бас юмнууд нэлээд байгаагаас гадна ер нь зүгээр анзааралгүй өнгөрөөчихсөн байх магадлалтай юмнууд бас мэдээж байгаа байх. Тэгээ тийм болохоор тэдний өнөөдөр үйл явдлынхаа голоорч гэлсэн дүгнэлт хэсэгтэр ээж гэлсэн жижиг сажиг юмнуудын далд утга энтрийг нь задлаад яг юу болоо дуусч байгаа юм бэ? Яагаад байгаа юм бэ? Юу илэрхийлэх гээд байгаа юм бэ? Тэрийг нь бас гүнзгий сайхан тайлбарлаж өгнө. За тийм байна. Тэгээд ойлгомжгүй кинонууд зурлалынхаас season 1-ийн 2 дугаар дугаарыг хүлээн авна. Тэгэхээр кино маань дуусшгүй үргэлжлэх шар робота ханнуудын дундуур явж байгаа нэгэн хүний биеийн дээрх камерны дүрсээр эхэлж байгаа шавшар лаборатори утастай тэгээд ийм зориултын бэли мэлитэй байна. Гэхээр зүгээр нэг энгийн хүн бол биш байгаа байхгүй юу? Энд судалгаа хийж байгаа багийнхны нэг гишүүн те хамгийн гол нь ерөөсөө тайван бол биш л байгаа юм л да. Ямар нэг юмнаас жоохон айцсан зүхтааж байгаа шинжтэй хамаг хурдаараа явж байгаад баахан төхөөрөмжнүүд дээр ирэнгүүтээ багийнхантайгаа холбогдоод байгаа юм шиг байгаа. Би бусдаасаа төөрөөд ганцаараа үлдчихлээ. Өмнө нь энэ дотор ингэж хол явж үзээгүй болохоор яахаасаа мэдэхгүй байна. Би нэг юм харсан. Ямар нэг юм энд байна. Гой намайг ирээд авчихал да. Тэх үү яаж иж байгаад намайг аварчихал да.
За тэгээ шууд title card маань харагдана. Саяны халуулж байгаа залууг Нарем гэдэг байхгүй. Тэгээд царай нь харагддаггүй ч гэсэндээ энэ Наремийн дүрд Avon Jogia гэдэг өнөөх Манусын хайрт Victorious цуврал дээр Beck Oliver-ийн дүр тоглодог жүжигчин тоглосон байлээ. Ахвалсал тэ царайлаг хэвээр байгаа юм байлээ шүү дээ гэжнээс. Тэг за шууд кино маань гол дүр рүүгээ ордог. Киноны маань үйл явдал одоо цагт биш 1990 онд өрнөж байгаа Chevestel Ejiofor жүжигчний тоглосон Clark гэж залуу бол уг нь бол яг мэргэжлийн архитектор хүн юм байна лээ л дээ. Даанч яг мэргэжлэрээ ажиллаж чадахгүй одоогоор нэг тийм тавилгын дэлгүүр ажилуулдаг нь бас нэг тийм амжилттай яваавал бол биш болж таардаг. Ойрын үед байнгын л нэг сэтгэл зүйчдэр очиж эмчилгээ аваад байгаа юм байна лээ. Тэр сэтгэл зүйч эмэгтэй нь манай киноны нөгөө гол дүр болох Renate Reinsve жүжигчний тоглосон Mary гэж эмэгтэй байгаа. What a casting man. Chevestel Ejiofor, Renate Reinsve хоёр бол бүр үнэхээр хоёулаа авьяастай дээд зэрэглэлийн юм жүжигчд. Renate Reinsve манайхан түрүү жил 9 Оскарт нэр дэвшсэн Sentimental Value киноны гол дүрт бас тоглодгоор нь таньж байгаа. За Chevestel Ejiofor бол бүр 12 Years a Slave киноныхоо дүрээр Оскарт хүртэл өөрөө нэр дэвшижсэн critically acclaimed хүн шүү дээ тий. Ken Parsons тэгээд дөнгөж 19 дөө тэгээ ийм хэмжээний том жүжигчдтэй ажиллаж байна гэхээр бол бүр зүгээр алгатай ш тэ. Clark Mary хоёрын уулзалтан дээрээс хэдүүлээ Clark-ийн тухай нэг юм мэдэж авч байгаа нь манай хүн эхнэрээсээ салаад нэх удаагүй байгаа юм шиг байлээ л дээ. Салаад ч гэжтэй эхнэр нь бараг зүгээр гэрээсээ хөөцсөн болж таардаг. Нэг өдөр ажиллаад харчаад хэдэн пив уугаад гэрлүүгээ халамцав орохдоо уурандаа ч юм уу эсвэл зүгээр санамсаргүй ч юм уу гэрийнхээ нэг цонхыг Clark хагалцсан юм байлээ. Угаасаа бас тэ жоохон архины хамааралтай болоод эхэлсэн байсан юм шиг сонсогдож байгаа байхгүй. Тэгэл тий эхнэр нь яг тэр үед тэсвэр алдаад хөөцөн одоо манай хүн тэр тавилгын дэлгүүр дотроо амьдарж байгаа болж таарж байгаа юм. Мэри төр хугацаанд эхнэрийн дүр дорнгуудаа Кларкийг зүгээр сайхан те намайг эхнэрээ гэж төсөөлөд хэлмээр юмнуудаа хэлээ гэсэн чинь би тийм олон пив уугаагүй. Ажлын стрессээ намдах хэрэгтэй үсттэй. Чи бараг орой болгон л уугаад байгаа шүү дээ. Хүүхэдтэй болохын тулд хоёуланд нь мөнгө хэрэгтэй. Бид хоёрын хэн нэг нь ажиллаж иж л мөнгө олно үсттэй. Чи ажилдгүй, чи сурдаг, би сургалтын чинь төлбөрийг төлдөг, хөгшин оюутан царайлчаад их сургууль дотроо тэнэж явхад чинь хоол, унд амьдарж байгаа байр, өмсөж зөөх хувц сонрыг чинь хэний мөнгөөр авч өгдөг гэж бодоод байгаа юм чи. Чи надад тус нэмэр болдоггүй болохоор би мэрэгжлэрээ ч ажиллаж чадахгүй хараал идсэн хуучин тавилга зарж амьдарж байгаа үсттэй. Харин тийм Clark одоо хийж байгаа ажилдаа нэрээ үнэхээр л дургуун байлээ л дээ. Уг нь бол тэ нэг тийм далайн нэрмжний хувц центр өмсөөл айгу бүтээлч сурталчилгаа энэ төр хийгээл дээ. Одоо ингэ чадах чинээгээр л дэлгүүрлүгөө хүмүүс татах гээд байгаа ч гэсэн үйлчлүүлэгчийн тоон яалтчгүй л хангалтгүй байгаа. Реклама бичиж яхад нэг сууж исэн сандал нь угарж унаад бандсандаа за дэлгүүрээ нээ энийг дараа болъё гэсэн чинь дэлгүүр чинь нээлттэй л байгаа штэ гэж яддаг. Харин тийм ингээд нээлттэй байгаа дэлгүүр нь ховоос нэг ч хөнгөө нааж байгаа байхгүй. Тог цахилгаандаа хүртэл мөнгө төлж байгаа шүү дээ. Тэгээ заримдаа тог нь тасраад байгаа болохоор цахилгаан чинь дуудаад Б1 давхарт нь байдаг Пускатла шалгуулсан чинь асуудалгүй л байдаг л та. Гэхдээ нэг сони юм байдаг нь энэ хараа нэг юм хаанаас гараад ирсэн мэдэгдэхгүй яагаад ч одоо энэ байгаа газараа байх ёсгүй шал дали байрлж марилцсан 3 Пускатлны товч байж идэг. Хамгийн гол нь тэгээ дараад үзэхээр ерөөсөө ямар нэг юм удирдахгүй эндхийн юутайч холбогдоогүй 3 товч байгаад байгаа байхгүй юу? Weird shit те. Тэр өрөөнөө дэлгүүрийнхээ орнуудын нэг дээр арх гударсан шигээ сайхан зурагт үзсэн хэвтжсэн чинь гинэтэл үзэжсэн юм нь өөрчлөгдсөн өнөөх киноны эхлэлд харагдсан шар обойтой нэг өрөөний дүрс хэсэг харагдсанаа зурагт нь бүр унтраадахдаг шууд тэрэл те одоо Пускатл руу очингуудаа хамаг юмд дарж үзэхэд яахчгүй ээжсэн нөгөө 3 улаан давчиг дараанаас нь чинь хав анхуу болоод тахтгий хамгийн гол нь буцаага дарсан чинь асахгүй хэлээ цараа тэгэл. Тэгээ одоо яг энэ backrooms-ийнх нь одоо энэ дотоод засал одоо энэ орчин нь ерөөсөө тийм CGI биш, компьютер график энтрээр хийсэн юм бол биш 30 мянган square feet буюу тэр нь одоо бараг л 3 км болох юм байлаа нэг 2 км хийдэж гэлээ те. Тийм
одоо нөгөө метр тим километр квадрат тим том хэмжээтэй ийм янз бүрийн тайз засаад тэгээ зарим одоо нөгөө кино багийнхан энэ дотор нь явж байхдаа төөрдөг байсан гэдэг байхгүй. Тэгэхээр ер нь бол бүр амар том тайз яг энэ зөвхөн backrooms-ыг яг ингэж гоё бодит харагдуулахын тулд зассан л гэсэн үг. За тийм тэгээ ямар ч байсан backrooms руу орчоод Clark ингээд тэнцээ явж байхдаа ийм янз бүрийн хэлээр сайн байна уу? Дэлхийн хүмүүсийг төлөөлж мэдчилж байна маягийн өгүүлбэрүүдийг биен дээрх хуурцаг тоглуулгачаараа тоглуулж байгаа чулуун зэвсгийн хүний одоо ийм картонын зураг гэх юм уу да. Тим юмтай таарж байгаа юм. Хуурцаг тоглуулагчныхын залгуурыг дагаад хаа үрдгийг нь харах гэсэн чинь замд нэг төгжээтэй хаалга таарлаа. За бас хажууханд нь ийм дотроо цүнхтэй хаашаа гарддаг нь мэддэхгүй хонгил байж идэг. Тэр цүнхэн нөгөө нэг киноны эхлэлд алуулдаг Нарэм гэ залуу байсан ш. Тэрний цүнх юм байлээ л дээ. Нөгөө хонглороо мөлхөхөд нэг өрөөрөө орсон чинь дотор нь мангар том сандал за бас нэг пүүз тэгээд таавчиг хоёр ингээд газар руу шигдсэн ч гэх юм уу юу гэх юм жоохон сонирхол байралтай байж байгаа юм л та. Анх үзчихэхэд бол нэг анзаараагүй ер нь бол. Гэтэ энэ сандал нь яг нөгөө нэг Clark-ийн реклама бичиж байхад нь хугараад эвгүй байдалд оруулцдаг сандал нь дүрээрээ байж байгаагаас гадна газар дээрх пүүз таавчиг хоёр нь ч гэсэндээ нөгөө рекламыг нь бичиж авч исэн Cat болон Bobby хоёрын тухайн үед хөлдөө өмсөжсэн юмнууд нь байгаа байхгүй тий. Гэнэтэл яг хонглын нөгөө тал буюу өмнө нь байсан хэсгээс нь айгүй чанга хүн алхаж байгаа юм шиг ч юм ээ сонсогдсноор Clark шагаагаад харсан чинь яг юу байгаа нь мэдэгддгүүлдэг. Гэтэ ямар нэгэн мангар хүчтэй амьд бит нөгөө чулуун зэвсгийн хүнийг маань зүгээр хэдэн хэсэг тастаад аваа шидэж идгий. Clark шууд болж ундганы бурхан мэнгээ тэр өрөөнөөс нэг жижигхэн хаалгаар гарангуудаа буцаж гүгээд ашгүй ерөөсөө хохирол амсалгүйгээр орж ирсэн газраараа буцаад энгийн амьдрал руугаа хүрнэ. За одоо нэг айгүй сони юм заяа. Нэг тийм засгийн газрын хөрөнгө оруулалттай гэмээр айгүй том барилга дотор нэг юм эрдэмтэн залуу backrooms-ийн дотор гарч байгаа чимээнүүдийг бичсэн сонсцсон сууж байдгаас гадна хамгийн гол нь яг тэр нөгөө үүдэндээ чулуун зэвсгийн хүнтэй өөрөө байсан шүү дээ. Тэрэнд ингээ камер суйрлуулсан манад байж исэн юм бэлээ. Clark-ыг болоод харчиж байгаа байхгүй юу? Энэхүү эрдэмтэн бол Mark Duplass жүжигчний тоглосон Phil гэдэг эрдэмтэн байгаа. Async гэдэг нэртэй одоогоор backrooms-ыг судалж байгаа засгийн газрын санхүүжилттэй том нууц шинжлэх ухааны компани эрдэмтэн залуу байхгүй юу? Async бол угаасаа backrooms-ийн YouTube зураг дээр айгүй том үүрэгтэй гардаг компани. Тэгээд Async-ийн тухайд дүгнэлт дээр бас илүү дэлгэрэнгүй ярина. За Clark угаасаа хэлэн захтнаад үхэх гэж байгаа шүү дээ. Маргааш нь Мэритэй уулзахдаа шууд би дэлгүүрийнхээ доод давхурт мангар том зай олсон. Энтэр гээд бүр явж үзсэн эсгүүдийнхээ газрын зургийг бүр ингээ зураад аваад ирсэн байлээ. Тэгэхээр Clark баг гарч ирснийхээ дараа буцаж ороод backrooms-ээр шүнжэнгөө тэнээд энэ зураг мөргнүүдээ гаргасан юм шиг байгаа юм. Гэтэ Мэри угаасаа энэнд нь итгэхгүй л дээ. Архины солио шааччихээ сонь хараад эхлэхэд нь Clark би маргааш ирэхдээ нотлохотой ирээ. За юу ама бариндаа чи гэж хэлээд гараад явнаа. За тэгэхээр өнөөдөр энэ дугаартай Монголд яг аль биесээр орж ирж байгаа Солонгосын Bungo Choco Mochi хамтран ажиллаж байгаа. Яг нэг юм загсан хэлбэртэй нөгөө нэг Солонгосын айгуу алдартай стрит фуд байдаг шүү дээ. Тэрийг арай жоохон бүр илүү юм амттан болгоод ингээд одоо яасан тийм бүтээгдэхүүн гэх юм уу. Ерөнхийдөө та хэд бараг мэдэх байх та. Тэгээ шууд зардлаа. Монголд болохоор яг бүх сүлжээ дэлгүүрүүд за тэгээд бас бүх супермаркетуудаар энэ тэмдгүүн ерөнхийдөө зарагдаад эхэлсэн байгаа юм билээ. Гадуур болохоор айгүй гоё зөөлөн хөвсгөр жигэмнэг тэгэнгүүтээ дотроо болохоор өтгөн шоколадан хайлмаг болон зөөлөн мочтой эдгэд юусоо гар заваарахгүй үүрэхгүй тийм юм жиг гинэг юм байлээ. Тэгээ зарим бичнүүд чи угаасаа ингээ үүрж мүрээ заваарад идэв шүү дээ. Энэ болохоор юусоо тэхгүй угаасаа баг ингээ нэг ч үүрмэг угаасаа унахгүй нэндээс. Тэгээ амт нь бол угаасаа яг нэг иймэрхүү амттан дуртай хүмүүст бол амар таалагдана гэдэгт итгэлтэй байна. Тэгээ таад өөрсдөө сайхан аваад идээд үзэхгүй те. Дотроо мочтой гэдэг нь бас айгүй сонь байгаа шүү дээ. За тийм ээ тэгээ манайхаа энэ тренд болж байгаа Bungo жигэмнгээ сайхан авч идээрээ бүх сүлжээ дэлгүүрүүд болон супермаркетуудаар зарагдаж байгаа. Clark шууд нөгөө нэг рекламыг нь бичиж өгч ийсэн хоёроосоо дахиад бичлэг хийлгэх тусламж гуйж байгаа байхгүй юу? Үнэн галзуу солиотой юм яриад байгаа шүү дээ, тэ. Ханан дээрээ цэнхэр скотчоор хаалга зурснаа. Энүүгээр одоо би орлоо дагаад яв уу гэж мэгэл тэ.
За тэгээ ингэж манай гурав backrooms руу камертагаа орсноор айгүй сонин газраар явж байгаад нэг юм доошогоо гүнзгий уруу гэх юм уу одоо урт хонглын үүдэн дээр ирж байгаа. Үүдэнд нь байсан нэг орноос урт уяа уйж агаад Бобиг тэр уяандаа уяад камертаа доош нь оруулж одоо дотор нь юу байгааг харах гэж байгаа юм байлээ л дээ. Бобигийн найз охин Кат нь те чи ямар аминдаа хайргүй арга хүүрвэ хөөе нэрнгээсээ орох гээд байгаа юм уу гэхэд Боби тийм ээ л гэж байгаа. Нэрнгээсээ л ясаа аминдаа хайргүй арга хүүрвэ те. Хонглоор доошлж жагаад яваад орсон чинь айгүй олон хувцснууд энд тэнд овоолцсон мангар сонин өрөө байдгаас гадна хамгийн гол нь нөгөө үл мэдэх амьд биетэд эвдлүүлсэн чулуун зэвсгийн үеийн хүний тасарсан эсгүүд нэг хувцснууд дунд нь байж байгаа байхгүй. Тэгэхээр тэр үл мэдэгдэх амьд биет нь энд байгаа л гэсэн үг л дээ. Pull me up, pull me up. There's someone down there. За тэгээ Кларкт яг юу тохиолдсон нь тодорхойгүй зүгээр нэг бяцхан охины дүрслүү шилжчихтэй. Энэ бяцхан охин нь бол тэ нөгөө сэтгэл зүйч Мэригийн баг нас байхгүй юу. Ээж нь уг нь бол бүр баг байхад нь гайгүй байжгаад нэг жоохон том болсон чинь жоохон юм сэтгцийн асуудалтай хүн болсон юм шиг байгаа. Гэрийнхээ хамгаалт цонхыг сонингоор битүүлчихэд Мэриг ерөөсөө гэрээс нь гаргадаггүй байсан юм байлээ. Гадаах ертөнц аюултай хизээч гарч болохгүй заа юу гэд. Ер нь бол Мэригийн багнаас яг нэг иймэрхүүгээр сэтгцийн өвчтэй ээжтэйгээ хоёулахнаа гэртээ хоригдож өнгөрсөн байгаа байхгүй. Одоо бол Мэри том болоод дажгүй карьертай сэтгэл зүйч энтер болцсон тодорхой хэмжээнд энэ аимшигтай трама ихтэй баг насны амьдралаа даван туулцсан байгаа ч гэсэндээ стил бас те яг бүрэн эдгэрсэн гэхэд жоохон хэцүү. Ээжтэйгээ хамттай анх байрандаа нүүж орохдоо нөгөө ээж нь эрүүл байх үед те урд талынхаа хэсэгт ингээд хатаагүй цемэнтэнд гараа наагаад гарныхаа хэлбэрийг үүсгэсэн хэсгээ одоо үрдэлт ингээд нүгэд ганцаараа амьдарч эхэлснийхээ дараа ч гэсэн те байнгын өөртөөгөө байлгадаг ойрхон ээжигээ зүүдэлдэг энтер гээл те. Ээжтэйгээ амьдарч исэн тэр байшингаа угаасаа бүр нураагаад эвдлээд юучгүй болгоцсон. Гэхдээ тэр байшингаасаа цорын ганц авч үлдсэн юм л одоо энэ нэг юм гарны цементний одоо юу гэдэг энэ юм гэсэн үг. За гэхдээ тэр яг уу Кларк нэг дууд шуудан үлдээсэн байдаг байхгүй юм яриад би өөрийнхөө амар амгаланг олоод сэтгэл зүгээ эдгээчлээ. Дахиж чам дээр очихгүй. Тусалсанд зөндөө баярлалаа ухааны юм хэлж идэг. Мэдээж Мэри нэг л юм биш байгааг ойлгочихж байгаа шүү дээ. Сүүлчийнхээ уулзалтан дээр те ямар сонин ийм юм ярьсныг нь айгүй тод санаж байгаа. Тэгээд дэлгүүрлүүн очиж шалгахаар шийдчихэд. Яг энэ үеэр нөгөө нэг эрдэмтэн фил маань гэртээ зурагт үзэж байхдаа Кларкийн дэлгүүрийн сурталчилгааг олж хараад шууд таньчилгүй яхав тэ нөгөө backrooms дотор илэрээ яваадсан гай байж тентэр гэл тэ. Тэгээд фил бол ерөөсөө Кларктай уулзах одоохондоос арай болоогүй заяа. Мэри хараа ёстой юу уулзах чи. Дэлгүүрлүүн очиод доод давхарлуун буугтаа өнөөх хаалгыг олж харангуйтаа. За тэгээд уг нь бол бас яг шууд ирүүлхэн орё гэж бодохгүй. Гэхдээ нэг ялаад хэрлүүн нэвтрээд яваад орчдөг байхгүй юу. Энэ зохиол дээр байгаагүй л гэж хэлж илээ л тэ. Яг одоо энэ тэ тайзан дээр нэг юм ялаа амирх яваад зургийг авуулахгүй ингээ саад болоод исгэхэд л яг нэрээ ялаа ингэж орвол бас сонирхолтой юм байна гэж шууд тэр үедээ импровизалсан тийм шийдвэр юм байлээ л дээ. За ямар ч үсэн тэр ялааг дагаад Мэри тэр нөгөө нэг хаалгаар нь явж орсноор нөгөө энэ үрч одоо үнэнгээс яриад байсан юм биш тэ гэж эцэст нэг юм ойлгож авч байгаа. Явн явсаар нэг мангар замбраагүй баахан зураг мураг бичиг бичсэн ханан дээр ирэх бөгөөд зургных нь голд яг нөгөө нэг Кларкийн далайн дэрэмчний хувцастай мангар том хувилбар хэн нэгнийг цонх руу шидээд байгаа юм шиг байгаа. Тэгснэ хажууд нь давхрын байрлал бүтэц дахиад өөрчлөгдчлөө. Дээвэр нь буруу байна энтер гэд ер нь бол Кларкийн л бичсэн юмнууд юм шиг байгаа. Нэг тийм бахан бичгнүүд байгаа байхгүй юу. Кларкийн тарих толгой сэтгэл санаа ерөөхдөө хэр тогтургүй замбраагүй байгааг бүрэн илэрхийлж байгаа гэх юм уу да. Одолгүй Кларк өөрөө Мэригийн ард гараад ирдэг юм л да. Тэгснэ чимээ битгий гаргаараа би ирж гин гэд ойртоо
бодоод ирдэг. Ойрхон нэг мангар том юмны хөлийн чимээ сонсогдоод байгаа байхгүй. Тэгээд тэрийгэ би гэж хэлээд байгаа байхгүй Кларк те. Тэгснэ гинэт л яагаад чин Кларк Мэриг араас нь боож унгаагаад ухаан алдуулчихлаа. За тэгээд тэгснэ сэрэгт нь Мэриг ингээд нэг ширээний ард суулгаад хүлцэн байна лээ. Тэгснэ бас за хажууд нь нэг юм 6 нүд 3 хамартай юу ч ярихгүй хөдлөхгүй суух эрэхтэй Кларкийн ард бас нэг юм улаан үстэй эмэгтэй Мэригийн ард нь бас юм тэрэгэнцэртэй тэгснэ бас 3 үлтэй юм шиг хүн сууж байгаа байхгүй нөгөө гацуурны хажууд суужсэн хүн те. Кларкийн тайлбарлаж байгаагаар бол энэ хүмүүс нь backrooms-ийн одоо ой санамжнаасаа бүтээсэн хүмүүс гэж хэлээ. Одоо нөгөө анхан үеийн AI эсвэл за бас одоо ч заримдаа зарим AI зургнууд юм хүний дүрс generate хийсэн байгаа ч гэсэндээ яг нэг юм жоохон зөв биш, зарим юм нь буруу, хувцс мовцс нь алдаатай, 4 5 6 олон урамруутай нэг whatever те. Нэг тийм гаргаад ирсэн байдэн шүү дээ. Яг л ер нь тэрнтэй төстэй юм шиг байгаа. Одоо жишээ нь энэ эмэгтэйгийнх нь ингээд те дээгүүрхийг харах юм бол айгүй олон байх ёсгүй газараа байгаа товч мовчтой байгаа байхгүй те. Тэгээ царайтай нь бол угаасаа юу ярих вэ те. Тэгснэ Кларк бүр эднэр ерөөсөө өвдөлт мэдэрдэггүй юм аа. Тавилгал гэсэн үг гэд нэгнийх нь хүзүүрөө хутга зонгуудаа эднэрийг бүр идэж болно гэж гэд одоо гидсийг нь ухаж гаргаж ирээд тавгнууд дээрээ тавиад тахлоо. Кларк угаасаа баг солиорцсон юм байна лээ л дээ те. Хоёулаа дахиад нөгөө чи ихнэрийн мань дүрд ордог юмаа хий гэснэ. Нөгөө улаан үстийнхээ хуйхыг нь тайрж аваад Мэрид зүүлгээд өгдөг. Ихнэртэйгээ авахулсан зургийг та нар өмнө гардыг тэрийг санаж ах юм бол ихнэр нь бас ерөнхийдөө юм улаан үстэй эмэгтэй байдэн штэ байсан байхгүй. Тэгээд энэ улаан үстэй эмэгтэй нь баг ихнэрийнх нь backrooms-ийн хувилбарч байж магадгүй эсвэл зүгээр яг хөтэй адилхан улаан үстэй эмэгтэй ч байж магадгүй л те. Ямар ч тач Кларк Мэриг ихнэрээ гэж төсөөлөөд өнөөхөл ярьдаг юмнуудаа ярьж гомдлоход Мэри эцэст нэг юм тэсгэл алдаад ихнэр чинь яагаад чамайг орхисныг мэдхүү. Архитал дуур уцаар интерес чинь болж биш. Чиний энэ гоншхонсон зангаас чинь олж чамайг орхисон. Чиний хувьд юу ч чиний өөрийн чинь буруу биш. Арх ихээр уугаад байгаа нь чиний буруу биш. Ажлын чинь буруу. Ажилдаа дургу байгаа чинь чиний буруу биш. Эхнэрийн чинь буруу. Бүхэл юмн дээр чи бусдаас буруугаа хайдаг. Би тэрийгэ мэднэ. Тэгээд би өөрчлөгдмөр байна. Би дээрдмээр байна. Яаж тхийг минь заагаад өгөлтөө. Би чамайг аварч чадахгүй. Надаас хамаарахгүй. Чи л өөрийгөө дээрдүүлэх ёстой. Би эндээс буцаж ямааргүй. Өмнө нь хизээч ингэж яг байх ёстой газараа байгаа юм шиг мэдрэмж авч ийсэнгүү. Надад энд байх таалагдж байгаа. Тэгвэл эндээ үлд. Би ятгах гэж оролдохгүй. Одоо харин зүгээр л намайг суллаад явуулаадах. Тэза Кларк шууд энэ одоо өөрийнхөө том далайн дээрэмчин хувилбар тэлж байгаа байхгүй зүгээр битгий тэр бид нарыг өөрчлөгдөх шаардлагагүй гэсэн тэр бид нарыг эндээс заавал явах шаардлагагүй гэсэн энтергээд хэлсэн чинь шууд Кларкийг идээд хазаад аалчдээ. Тэгээ яг энэ далайн дээрэмчин Кларкийн нууц утгаасаа гадна зүгээр яг фильм мейкинг талаас нэг сонирн баримт гэвэл та нар өөрөг мэдж байгаа байлгүй дээ энэ юусоо CGI энтер биш 2 м 31 см өндөртэй зодог тайлцсан сагсчин залуу яг амьдаар нь болгож хувиргасан. Тэгээд тэр сагсчин залуу болох Роберт Боброчкийн өнөөх те Эллен Ромулус дээр Offspring-ийн дүр тоглодог гай шүү дээ тий. Тэгээд яг гүнзгий утга яг энэ Кларк нь ямар утгатай юм бэ гэдэг талаас нь ярих юм бол энэ Кларк нь ерөнхийдөө за бараг Кларкийн одоо дотоод ийм харанхуй зүйлс буюу яг эдгэж чадаагүй травманууд тэр нөгөө арх айгүй ихээр уудаг байсан үеийнх нь уур уцаар бүхэл дотоод нэг юм харанхуй дарк юмнууд нь юм шиг байгаа байхгүй. Тэгээд бид нарыг заавал эндээс явах шаардлагагүй гэсэн бид нарыг заавал засрах шаардлагагүй гэсэн гэд Кларкийг хэлсний дараа алж ийн гэхээр уг нь бас те энэ Том Кларк нь өөрийгөө мэдээд байгаа чи намайг ингээд засаад хаач те чи энэ нэг юм муухай харанхуй өнгөрсөн байдлаа засаад
чи ингээ урагшаага ингээ сайн сайхан амьдралаар өөрчлөгдөд өөрийгөө засаад яваач намайг ингээ алаатгаач гэж айгүй их хүсчихсэн юм шиг байгаа. Тэгж ойлгож ерөөхдөө болно. За метафорлох юм бол тий. Тэгээд тэгжсэн энэ Кларк нь үгүй өөрчлөгдөхгүй гэдэг сонголт маягийн юм баг гаргаад бид нэр ингээд те ийм байгаагаараа засрахгүйгаараа байхад болох юм байна штэ гэж хэлэхэд нь одоо урам уграач гэх юм уу ингээ алж байгаа гэж бас ойлгож болж байгаа. Тэгээ энэ дээр дахиад нэг ярих ёстой юм нь Кларк анханасаа бүр энэ backrooms руу ороочгүй байхад энэ далайн дэрэмчин Кларк тэр нөгөө нарийн ментрийг алсан штэ. Тэгэхээр Кларк бүр ийшээ орж ирэхээс өмнө энэ Кларк энд байсан байгаа даахгүй backrooms. Тэгэхээр те backrooms дотор яг цаг хугацаа яг манай энгийн дэлхий шиг ажилдгүй юм байна. За ингээд ирээдүйд болох юмыг бараг зөвгнөөд ирээдүйд наашаа орж ирэх юмыг энэ дотроо хувлаачих юм уу. Ерөнхий те цаг хугацаанд ч ойлгомжгүй одоо ерөнхий яг ингээд ертөнцийнх нь хуйланч бас ойлгомжгүй гэдгийг энэ backrooms-ийн ертөнцийн тим гэдгийг эндээс юу н ойлгож болж байгаа. Ямар ч тач Мэри яаж иж байгаад энэ Captain Clark-аас те одоо далайн дэрэмчин Clark-аас нэлээд зүхтаагаад айгүй сонин газраар явдгийн тэгээд тэр газруудын нэг жоохоо одоо та хэд харж байгаа айгүй сонин содон газруудаар явж байгаад арай гэж нэг юм сонин эвгүй шатаар дээшээ гараад Clark-ийн дэлгүүр рүү гараад ирж байгаа. Гэхдээ тэр нь яг мэдээж одоо юу гэх юм энгийн ертөнцийн манай Clark-ийн дэлгүүр биш энэ backrooms-ийн Clark-ийн дэлгүүр болохоор гарахад угаасаа айгүй хэцүү. Тэгээд ямар ч л байсан заяо Clark-ыг бас энэ далайн дэрэмчин Clark-ыг нөгөө нэг тэг Карманда байсан багийнхаа нөгөө цементний гарны хөвдөө тэр зүйлээрээ цохиж бөө юм болж иж арай гэж нэг юм энэ Clark-аас зүхтааж чаддаг. Тэгээд нэг сони юм нь Clark-аас Мэри нэг сони юм олж хараад байгаа нь Clark энэ далайн дэрэмчин Clark нь бас нэг тийм юм зүгээр хоосон сэтгэл хөдлөлгүй мангас биш юм шиг эсвэл бараг зүгээр Мэрийг алах гад дайраад байгаа ч биш Мэригээс тусламж гуйх гэж дайраадж байгаа юм шиг ерөнхий жоохон ойлгомжгүй нэг юм mixed signalтай байгаад байгааг анзаардаг. Гэтэл Мэри зүхтааж агаад за нэг бөөн хүмүүстэй таарлаа. Тэднэр нь мэдээж нөгөө нэг Async-ийн энэ газрыг судалж байгаа баах эрдэмтэд те. Тэднэр нь Мэрийг олоод авчиж байгаагаас гадна бас те далайн дэрэмчин Clark-ыг бариад авцсан байлээ. Удалгүй Мэри эцэст нь нэг юм нөгөө доктор Phil-тэй уулзснаар энэ яг яадаг газар вэ? Та нар яг юу хийдэг хүмүүс юм бэ? Надаар яг яах гээд явуулахгүй байгаа юм бэ? Чи яг ямар илгийн зангаа зүүцсэн юм бэ гэд баах юм асууж байгаа юм л та. Тэгснэр за яг Phil энэ Async гэж компанийнхаа тухай Manus болон Merid тайлбарлаж өгж байгаа. Async нь анхандаа бол эмчилгээний салбарын дэвшилтэд технологи дээр ажилладаг буюу одоо MRI гэдэг дээ шүү дээ. Тийм аппарат бүтээдэг компани байсан байгаа байхгүй юу. Тэгээ нэг л өдөр backrooms-ыг олж илрүүлснээр MRI аппарат хийхэ болоод бүр засгийн газраас хөрөнгөж эхлэнгүүтээ бүтэн цагаар энэ backrooms-ээ судалдаг болсон байгаа. Гэтэ одоогор бол яг үнэндээ энэ backrooms гэж яг ямар учиртай газар юм бэ гэдэг дээр нэг тийм олон юм мэдэж авч амжаагүй л болж таарч идэг. Нөгөө нэг олон хэлээр мэдлээд идэг чулуун зэвсгийн үеийн хүний тийм нөгөө зурагч нь яг эднэрийн backrooms-д оруулж тавьсан юм гэсэн үг шүү дээ, тэ. Чаваастай одоогор тэгээ нэг иймэрхүүл ахиц дэвшилтэд явж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээд одоо энэ дотор нь ямар ч хүн байж магадгүй гэхээр тийм болохоор янз бүрийн хэлээр ярьдаг нэг юм чулуун зэвсгийн үеийн хүний юм оруулаад тавьчихъя л гэсэн. Тэгээд иймэрхүүл байгаа гэсэн. Тэгээ кинон дээр бол энэс нэх илүү мэдээлэл өгдөггүй. Гэхдээ Async-ийн тухай би яг дүгнэлт дээр бас нэлээд дэлгэрэнгүй ярина. За ямар ч тач Phil Merid ажиллаж байгаа компанийнхаа хамгийн юмнуудыг ингэж хэлчихээд чи бидэнтэй нэгдээд тэр дотор юу харсан, ямар зүйл мэдрэгдсэн тухайгаа дэлгэрэнгүй хэлэлтэй хамтдаа энэ газрын нууцыг олж нээцгээ явахаа юм хэлснээр backrooms дотор суух Мэригийн ховлогдсон хувилбар сүүлчийн шот дээр харагдаад кино манд дуусч байгаамаа. Харин ингээд Мэриг бас хувилдсан юм шиг байгаа backrooms нь. Угаасаа ер нь дотгошоо орсон хүмүүсийг ингээ хувилаад байгаа л та тий. За Async гэж энэ компани нь бол энэ кинон дээр нэг тийм одоо айхтар чухал үүрэгтэй оролцоогүй байгаа ч гэсэндээ яг нөгөө үндсэн YouTube-ийн backrooms дээр бол баг яг гол дүр маягийн юм байдаг байхгүй юу. Тэгээ маш товчхондоо бол Async нь яг энэ сонин том юу гэдгийг мэддэхгүй орон зайг анх олж нээж энгийн иргэдээс маш нууцаар судалж эхэлсэн компани гэх юм уу да. Тэгээ Async-ийн бол энэ backrooms-ыг backrooms гэж дууддаггүй complex гэж дууддгийн. Тэгэхээр яг энэ зайг нь би complex
complex гэдээ яриа явчих заяа. YouTube цувралыг нь мэдэхгүй олон хүмүүс бол энэ async-ийг жоохон эвгүй далд юм мэдэгч төрлөг нууц компани энэ гэж ойлгож магадгүй. Ер нь бол үгүй зүгээр л яг тийм амар өрмөц юм олж нээчэд тэрийгээ судалж байгаа зүгээр мэдлэг чадвартай инженерүүдтэй засгийн газрын лаг том хөрөнгө оруулалттай яг ер нь амьдрал дээр зөндөө байдаг тийм компаниуд шиг л тийм компани. Тэгээ ямар зорилготойгоор дотогш орсон зарим инженерүүд нь ингээ бүр алга болоод үхэж мүхэд байхад энийгээ зогсоочгүй үргэлжлүүлээл энэ комплексээс судлаад байгаа бай гэхээр ер нь айгүй энгиндээ энэ яг комплекс нь ингээ дэлхий дээр зай эзэлдэггүй те ингээ тусдаа оршихууч гэх юм уу тусдаа бүр нэг юм өөр нэг хэмжээстэд оршдог шийд байгаад байгаа шүү дээ те. Тэгэхээр яг ингээд те заавал яг дэлхий дээр бодит орших шаардлагагүй мангар том зай байгаад ахаар энэ зайг үр дүнтэй ашиглая л гэж ихэндээ бол бодсон байгаа юм л да. Хэрвээ аятайхан аюулгүй энтер гэж дүгнэгдээд аюул байхгүй нь тодорхойлогдчих юм бол бүр энгийн иргэдийг ийшээ нүүлгээд амьдруулад ч юм уу эсвэл дэлхий дээрх хог хаягдлуудыг ийшээгээ хийгээд ч юм уу ер нь те зүгээр л ашиглаж болох асар том орон зайл гэж анханасаа харж исэн байгаа байхгүй. Тэ угаасаа ойлгомжтой угаасаа тийм аюулгүй газар энтер бол биш. Хамгийн гол нь яг те ертөнцийнх нь хуйлч гэх юм уу ямар учиртай газар вэ гэдгийг нь ойлгоход бүр баг боломжгүй болж таарсан. Тэгээд одоо дотор нь угаасаа аюултай байгаа хүмүүс нь үхээд байгаа. Тэрийг мэдсэн ирнэ бас ингээд энэ зогсоохгүй үргэлжлүүлээл ийсэн гэдэг нь эхний одоо тэр нэг за энэ зайг хүмүүст ашиглая гэдэг байсан юм а баг болоод зүгээр сүулдэ яг л одоо те одоо энэ бол ингээд энийг ингээд олоод нээчих юм бол энэний ингээд учрыг нь олчих юм бол энэ бол шинжлэх ухааны түүхэн дэх амар том юм энтергээд илүү зүгээр л яг нэг юм амбицэн дээр тулгуурлаад цаашаага зүгээр энийг олж нээ гэд яваад исэн. Тэгээд ерөөхдөө backrooms нь бас нэг те хүмүүсийн шунал бөгөөд амбицийг бас тодорхой хэмжээнд шүүмжилж харуулж байгаа гэж бас байж болдог. Тэ одоо ойлгохдохгүй байгаа юмнуудаа ерөөсөө ойлгоход хэцүү өөрсдөөс нь хамаагүй дээгүүр яг ийм амар өөр төвшний юм байгаад байхад тэрлүүз ингээд зогсохгүй шантарахгүй хаан зогсохоо мэдэхгүй ингээд үргэлжлүүлээл дайраал яваад байгаа гэдэг хүмүүсийг тэгдэг гэдгийг бас нэг жоохон шүүмжилж байгаа ч юм уу. Тиймэрхүү санаанууд ер нь байдیں۔ Энэ complex async хоёрыг ер нь зүгээр нэг тийм юм амар toxic өөрийн хизээч тоохооргүй тийм охиныг найрах гэж араас нь гүйж байгаа залуу гэж ер нь async-ийг ойлгож болно. Backrooms нь тэр toxic охин нь те угаасаа ойлгож чадахгүй тэр охиныг тэгээ тэр охин нь гол нь өөрөө нь хизээч тоох тэгээд тийм байхад угаасаа юм нөгөө ойлгомжгүй байгаа нь ингээд илүү ингээд анхаарлын татаад энийг би ингээ ойлгоё. I can fix her or something тийм ээ. Тэгэж одоо нөгөө юм ингээ араас нь яваал тэгээд хамгийн гол нь тэгэж араас нь гүйж явах үедээ өөрийнхөө эдисийг алдна, өөрөөсөө хүмүүс алдчихж байгаа шүү дээ энэ async-тэй. Тэгээд өөрийгөө ерөнхийдөө сүрүүлэх зам руугаа явж байгаа ч гэсэндээ энэ ингээ те яг эцэст нь ингээ найрчих юм бол энэ бол ингээ амар том ололт нээлтмэлт гэж харж байгаа шиг одоо whatever нэг тэгж л дүрслэх юм даа засараа тэгэл. За тэгээ энэ комплекс нь одоо тэг ингээ доторх өрөөнүүд нь орон зайнууд нь яагаад чи ингээ бодит амьдрал дээрх газруудаас хуулбарлсан юмнууд байгаад байгаа ирнэ. Хизээч яг бодит амьдрал дээр байхааргүй алдаатай жоохон буруу юм сонин дотоод гадаа заслуудтай байгаад байгаа. Одоо санживэл тэр нөгөө Кларкийн нэг сандал олдог өрөөний хаалганы юм хажин жижиг гэснээ өгсөж очиж онгойлгохоор за бас 3 өрүүчиг энтертэй гих жишээний дэлхийн юмнууд юм шиг хэрнээ бас яг дэлхийн юмнуудаас арай биштэй. Хамгийн гол нь тэгээд энэ комплексийнх нь байрлалч гэх юм уу дотоод засалч гэх юм уу юмнууд нь бас нэг хэвэндээ ч байчихгүй өөрсдөө өөрчлөгдөөд байрлалаа сольж молоод яг нэг юм өөрийн гэсэн оюун санаа уураг тархитай юм шиг байгаад байгаа байхгүй энэ комплекс нь. Тэгснэ за бүр сүултээ бүр нэг сони юм болж эхэлдэг нь анх бол яг энэ комплекс руу орох хаалгыг зөвхөн async хяналтандаа байлгаж ашиглаж ажилуулж чаддаг байсан чинь олж нээснээс нь удалгүй зөв зүгээр энгийн хүмүүс өдөр тутмын амьдралаараа амьдарч байж байгаа л тохирон таарад одоо хан ч юм уу юу чинь нэвтэлж нөгөө no clip хийнгүүтээ комплекс руу санамсаргүй орж байгаа тохиолдлууд айгүй олноороо гараад эхэлж байгааг харуулдаг. Хүмүүс яхав тэр хүмүүсийг тэр нэг алга болсон хүмүүсийг тэгээд комплекс руу орчлоо гэж ойлгож мэдэж чадахгүй тийм газар байдгийг ч мэдэхгүй юм чинь зүгээр те нөгөө Cat Bobby хоёрын алга болсон гэдэг нэг юм постэр энэ кинон дээр гарсан
шиг зүгээр те хүмүүсийн нүдээр бол зүгээр айгүй олон хүмүүс гинт ингээ ор сураггүй олуулаа алуу болоод эхэлж байгаа гэсэн үг. Backrooms-ийн яг хамгийн ихний анги дээр нь нэг залуу ингээ нөгөө зүгээр найзуудтайгаа бичлэг энтер хийж явж байгаад газар руу нэвтэрж явж оронгуудаа комплекс руу орж байгаа нэг жишээ байгаа. За бас Clark бол яг тэр нөгөө санамсаргүй комплексыг олоод no clip хийгээд орчиж байгаа хүмүүсийн нэг тийм энгийн хүмүүсийн жишээ нь тарьяалагдах тохиолдол байгаа байхгүй. Тэгээ за энэ зүгээр яг ингээ энгийн хүмүүс комплекс руу халтраад орох юмнууд ихсээд байгааг тохиолдлуудыг үзэгчид яг юу гэж ойлгодгүй гэхээр Async өөрөө ингээд комплексыг олж нээчээд дахин судалгаа хийх гэж ороод байгаа болохоор тэрийгээ дагаад манай энгийн ертөнцийн маань комплексоос одоо зааглагдж байгаа заагных нь хүчин жоохон цаанаасаа суларж эхлээд ч гэх юм уу. Ер нь л тэ комплексийн үүд хаалгыг улам ихээр дэлхий рүү нээгээд тэгх явцдаа за баг ингээд ирээдүйд энэ дэлхийн сүрлийг дэлхийд авчрах боломжтой тийм зүйлийг яг энэ Async зөвхөн энэ комплексыг олж нээх гэдэг байгаа энэ нэг шунал энэ их одоо тий шинжлэх ухааны нэг энэ whatever энүүгээрээ тийм үүсгээд байна гэж бас хүмүүс ер нь ойлгодог. Тэгээд угаасаа яг YouTube цуврал нь бол дуусаагүй байгаа. Тэгэхээр одоогоор бол яг энэ Backrooms-ийн утга учир нь юу юм яг тий энэ Backrooms-ийн тухай энэ комплексийн тухай бүх юмнууд нь бол кинон дээрээч энэ кинон дээрээч тодорхойгүй байна. Дээрээс нь YouTube цуврал дээрээч тодорхойгүй юунч тайлагдаагүй. Энийг бол энэ бүх юмны хариултыг зөвхөн Ken Parsons л мэдж байгаа л гэсэн үг тий. За тэгээ яг өнөөдрийн онцолсон яг энэ бүрийн хэмжээнийх нь киноных нь хувьд гэх юм бол YouTube цувралаасаа бас нэлээд ялгаатай юмнууд зөндөө байгаа. Одоо жишээ нь ер нь бол YouTube цуврал нь арай жоохон яг шинжлэх ухааны талдаа аим шиг байдаг болвол кино нь өөрөө илүү сэтгэхүйн талдаа одоо psychological аим шиг талдаа байдаг нь хамгийн том ялгаа нь гэж хэлж ер нь болж байгаа. Мэдээж за энэ Mary болон Clark-ийн сториг комплекстэй холбогдож байгаа талаар нь янз бүрээр л ойлгож болно л да. Гэтэ нэг юм айгүй энэ комплекс ерөөсөө зүгээр нэг рандом юмнуудыг дотроо генерейт хийж бүтээгээд байгаа бас яг биш. Мэри болон Кларкийн дурсамжиндах жоохон хар бараан эсгүүдтэй холбоотой юмнуудыг өөрсөнд нь тааруулж бүтээгээд байгаа нь байгаа байхгүй юу? Яг боддоор орж байгаа амьд биетүүдийг гэхээсээ илүүтэй тэднийг копиж байгаа ч гэсэндээ за бас дээрээс нь бүр Clark, Mary хоёрын тархин дотор байгаа одоо өнгөрсөнд нь байгаа дурсамжинд нь байгаа зүйлсийг хүртэл генерейт хийж байгаа гэдэг нэг тийм шинэ элемент байгаа. Одоо жишээ нь тийм Mary-гийн хамгаалт травмануудтай нь холбоотой тэр багийнх нь унтлахын өрөө Clark-ийн бас л хамгийн ичмээр ч гэх юм уу байдалд орсон ч гэх юм уу мөч буюу нөгөө реклама бичиж байгаа сандал нугардаг хэсэгтэй холбоотой сандал тэгснэ бүр яг тэр мөчийг нь хажуунаас нь харж исэн хоёр хүний гутал мотлыг генерейт хийцэн байх жишээ нэ тэ. Тэгэхээр ер нь яг энэ комплекс нь зүгээр нэг тэ бас дэлхийд дээрх газруудыг рандомаар хулбарлахаас илүүтэй за бас тэ бүр ингээд дотор нь орж байгаа хүмүүсийн оюун ухаанд нь нэвтрээд яг дөрөв хэлсэнчлэн дурсамжууд дах газруудыг нь хүртэл хуулж бүтээдэг. YouTube зурвал нь илүү яг энэ тэ комплексыг шинжлэх ухаан талаас нь тайлах гэж оролдож байгаа шинжлэх ухаанчдын тухай илүү яг логик талдаа газартай ойрхон тийм цуврал байдаг болвол яг энэ кино нь болохоор арай жоохон сэтгцийн талаас нь сэтгэл зүй талаас нь энэ бол бүр ингээд хүмүүсийн яг ойлгоход бас жоохон хэцүү ингээд бүр ингээд амар комплекс ер нь яг комплекстэй ер нь амар шал өөр юм а гэдэг бас нэг тийм үнцэг орж ирж байгаа гэх юм уу энэ киноноос нь. Тэгээ бас ер нь бол юу ч бас яг бүрэн тодорхой яг ийм утгатай гэд батлаад нэг үнцгөр дүгнжиж болохоор биш л байгаа юм л да. Тэгээ ер нь миний болон бас өөр зөндөө олон хүмүүсийн ойлгож байгаагаар болохоор энэ комплекс нь яг хүмүүсийн дурсамж яаж ажилдаг шиг ажилдаг. За бараг л яг дурсамжийг метафорлж зөөрүүлж байгаа юм шиг байгаа даа байхгүй юу? Манайсын одоо яг бүр олон жилийн өмнөх зарим дурсамжууд ерөнхий ингээд гол юмнуудыг санаад байгаа ч гэсэндээ бас зарим зүйл нь угаасаа жоохон буруу эсвэл дутуу энэ төр байгаад байдэн шүү дээ. Тэгээ би бол одоо жишээ нь ерөөсө хүний царай тогтоохтой бас нэг сайн биш байхгүй. Тэгээд зарим хүмүүсийг бол би яг нэг иймэрхүү одоо энэ нэг олон нүд мүдтэйгээр л сандаг байж магадгүй тогтоохтой. Тэгээд ер нь л яг те ингээд түрүүнд өрдсөнчлэн таньдаг газар юм шиг хэрнээ яг бас зүв биш нэг юм жоохон алдаатай жоохон нэг л биш те. Тэгээ ягаад заавал Clark болон Mary гэж энэ хоёр дүр энэ story
хорыных нь гол дүрүүд байгаад байгаа вэ гэхээр бас тэгээ хоёулаа ер нь өнгөрсөн дурсамжтайгаа айгу хамаатай холбоотой одоогийн амьдрал нь тодорхойлогдоод байгаа хүмүүс байгаа юм л да. Кларк болохоор мэдээж тэ эхнэрээсээ салцсан одоо хүртэл тэр уур бухимдал мэрэгжлэрээ ажиллаж болох байсан боломжоо ашиглаж чадахгүй дададаа гэдэг өөр зөндөө ингээд харамсалтай эдэгдээд өнгөрснөө тавьж явуулж урагшилж явж чадахгүй байгаа ч гэх юм уу тийм хүн. Харин Мэри болохоор бас л яг одоо хүртэл тодорхой хэмжээнд үсч хүмүүжихтэй авсан траумагаа бүрэн эдгэж амжаагүй байгаа ч юм шиг хэрнээ. Кларкаас ялгаатай нэг юм нь болохоор хамгийн гол нь эдгэх гэж засах гэж нэлээд хичээгээд байгаа. Ээж нь угаасаа жоохон сэтгцийн асуудалтай хүн байсан болохоор ийм ээжхээ хүмүүсийг эмчлэх зорилгоор за бас өөрийнхөө сэтгэл санааг тогтвортой байлгах гэх юм уу. Эсвэл зүгээр өөрийнхөө сэтгэл санаа сэтгцэн эрүүл мэндийг ойлгох хэмжээнд хүрэхийн тулд сэтгэл зүйчийн мэрэгжлээд сонгосон байх магадлалтай. Одоо тэ Кларк бол өнгөрсөн дурсамжуудаа эдэгдээл байгаад байгаа. Тэгээд тэнгүүт Мэри болохоор өнгөрснөөсөө ирээдүгэ хайх гээд өнгөрснөө жоохон эмчлэх гээд өнгөрснөө ойлгох гээд өөрийнхөө дурсамжуудыг айгүй анализ хийж боддог, санах гэж хичээдэг. Тэгээд тэр замаараа урагшлах гэж хичээж байгаа тийм хүн гэх юм уу. Тэгээд киноны төгсгөлд Кларкч тэр Мэрич тэр Эйсингч тэр ерөөсөө энэ комплекс нь яг яадаг газар юм бэ? Ямар логиктэй юм бэ? Юу болоод байгаа юм бэ гэдгийг бүрэн тайлж, нотолж ойлгож чадахгүй л дуусчихж байгаа шүү дээ. Тодорхой хэмжээнд үзэгчд маань ч гэсэн ойлгохгүй л дуусчихж байгаа юм л да. Ер нь бас тэгээ яг янз бүрийн л тийм таамаглалууд ерөнхийдөө байгаа. Яг миний саяны Кларк Мэри хоёрыг ярьсны дагуу ер нь ингээд дурсамж гэдэг чинь өөрөө тийм ойлгоход энгийн эсвэл ямар ч нэг юм логикээ алдаагүй бүрэн ойлгож дүгнэхэд хэцүү зүйл юм байна. Бүх юмыг заавал ойлгох гэдэг шаардлага байхгүй. Мэдрэхэд л болно ч гэх юм уу. Одоо мэдрэх дээрээс нь бас зүгээр л хүлээн зөвшөөрөхөд болно гэх юм уу. Одоо тийм ерөнхий санаа бас байгаад байна гэж ер нь хүмүүс их ярьж байгаа. Тэгээ за бас өрөө болгон л тусдаа өөрсдөө ингээд яг тэр өрөөгөөр явж байгаа комплекс дотор орцсон явж байгаа хүмүүсийн эдгэж чадаагүй траумануудыг илтгэх өрөөнүүд ч гэж бас хүмүүс таамаглаж их ярьж илээ. Бас тэгээд яг ийм сэтгцийн талаас биш шинжлэх ухаан талаас нь хүмүүсийн таамаглаж байгаа харах үнцгүүд бас хэд байгаа. Одоо энэ комплексыг ерөөсөө яг Эйсингийн санамсаргүйгээр бүтээсэн ийм амьд сканер одоо принтер шиг ажилдаг нэг тийм том орон зай гэж яг шууд утгаар нь хүмүүс бас таамаглаж байгаа юм байлээ. Яг шууд утгаараа те дэлхийг скандаад хуулаад байгаа. Гэхдээ тэгээд принтер нь жоохон алдаа гаргаад чих юм уу зарим юмыг нь буруу ивлээд тэгээд бас хүмүүсийг хувилахаар бүр амар алдаанууд гаргаж ийн энэ принтер нэнтер гээл. Тэгээд за бас яг найруулагч Ken Parsons нэг ярилцлага дээрээ зүгээр AI-д бүр үнэхээр дургу эсрэг байр суурьтай байдаг гэдгээ илэрхийлснийхэн дараа бас хүмүүс энэ backrooms-ыг нь тэрнтэй жоохон холбоод цаагаараа бас те энэ комплекс нь AI-ыг метафорлж ээж байж бас болох юм гэдэг. Комплекс ер нь бол яг хизээч ингээд одоо төгс юм хийдгүүгээс гадна шин юм хизээч бүтээхгүй байгаад байгаа шүү дээ тий. Бүх юм нь яг ингээд дэлхий дээр оршдог юмнуудыг хулбарлаж байгаа. Тэгснээ бас хамгийн гол нь алдаатай зөв биш. Тэгээ бүр тэр бүтээсэн хүмүүсийг нь бол угаасаа яриад яах вэ? Угаасаа буруу. Тэгээд ийм хамгийн гол нь амьгүй ямар ч ам байхгүй. Зүгээр цаанаасаа нэг юм манай дэлхий дээрх юмнууд гэхдээ биш нэг юм зүгээр л биш нэг юм амар амьгүй сүнсгүй гэдэг те. Тэнгүү тэднэр нь бас энэ юмнууд нь яг AI шиг харагдаж сонсогдож ингээ адилхан юмнууд бас зөндөө байгаа юм байлээ л да ер нь бодохоор бас те. За тийм байна да. Тэгээд энэ угаасаа нөгөө хэр амир вэ биш болохоор би бас яг ревю бол хийхгүй те. Тэрнээс биш бас нэг таалагдаагүй юмнууд бол байсан. Тэгээд угаасаа ревю хийхгүй оноо өгөхгүй зүгээр л тэгээ ерөнхий ойлгоогүй юмнууд байвал ойлгодог тийм зур ойлгуулдаг тийм зурвал учраас тийм байна да. Ингээд дуусгая тааст амар халуун байна. Би бүр хөлрөө суугаад байх юм сараа тэгэл. Community дээр нэг пост оруулсан. Хизээ орууллаа. 2 дахьд оруулсан. Oh my god. Түрүү 7 хоногийн 2 дахьд за маргааш бичлэг орно гэдэг. За яста тэрэн дээр яг тэрэг ч нэг хүмүүс нэг тоогоогүй мартаад өнгөрөөцөн ч байж магадгүй л гэхдээ уучлаарай зөндөө уучлаарай. Тэгээд маргааш нь болоогүй маа. Тэгээд мэдгүй одоо би ингээд та нарт амьдралаа тоочин ч гэж байхгүй л те. Амьдрал бас нэг жоохон жигдхэн биш байгаа тань. Удахгүй нэг гоё жигдрээ эхэлчихнэ. За эхэлчихнэ ч гэж ер нь бол эхэлсэн байгаа. Тэгээд энэ бичлэг яна тэрний эхлэл маягийн ч юм уу да мэдгүй. Тэгэхгүй тогтургүй байгаа дээр би ингээд иймэрхүү юм ярихаар тэнийг юм ярьчих гэдэг болохоор зүгээр дугаа байлаа. За тийм байна. За тийм ээ өнөөдөр минь бичлэгийн дөрөв өндөрлж гин хэдүүлээ дараачхаа бичлэгээр тунгуудахгүй уулзхолохоор төвчээртэй сагуулж байгаарай. Хайртай шүү за. За саарай. Гой зүтлээрээ би одоо үргэлжлүүлээд идэв. Та хэд бас ичээл мичээл хийхгүй та тэгэл ундуулунд л үз тэгээд гол наас жаргалтай байгаарай.